Монголчууд 20 дугаар зууны эхэнд 15 дугаар зуун дэлхийн бөмбөрсөг дээрх газар зүйн их нээлтийн зуун байсан бол 19 дугаар зуун их газрын доторх газар зүйн агуу их нээлтийн зуун байсан юм. Үүний тод жишээ нь 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их 2 зууны заагт Монгол орны газар зүйд чухал өөрчлөлт бий болоо зогсохгүй. Мөн энэ үед Монгол орны хөрсөн нороос гадаадын эрдэмтэн судлаачид дэлхийн хэмжээний томоохон нээлтүүдийг олж илрүүлсэн байт юм а. Тэгвэл бид өнөөдөр монголчууд нэвтрүүлгийнхээ тэргуун дугаард тэдгээр нээлт болон Монгол орны газар зүй, нутаг дэвсгэрийн хуваарлалтын талаар өгүүлэхээр бэлдлээ. Бид энэ хүн нэвтрүүлгээ Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтрагч Мон Судар хэвлэлийн газар. Монгол улсын газрын зураг 1911-с 1923 он. Төв Азийн цээжинд орших нүүдэлчдийн төрлөх нутаг Монгол орн 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед ямар онцлог бүхий нутаг дэвсгэртэй газар зүйн ямар засаг захиргаанд хуваагдж байсан тухай одоо өгүүлье. Монгол улсын газрын зураг 1911-с 1923 оны хооронд дараах бүтцтэй байжээ. Үүнд 5 аймагт хуваагдан аймаг бүр хушуунд хуваагдж байсан юм. Үүнээс хамгийн өргөн удам газар нутагтай аймаг нь Түшээдхан аймаг байлаа. Түшээдхан аймаг 1911-с 1923 он. 1911 он Түшээдхан аймаг 21 хушуутай байсан юм. Харин аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 422,740 амдруулжин км, газар нутгийн урд нь 900 км, өргөн нь 240-с 610 км байжээ. Энэхүү аймгийн өргөн удам нутагт Сэлэнг мөрний ихэнх хэсэг мөн орхон гол бараг бүтнээр Туул, Хараа, Ерөө, Шарын голууд болон Эгийн голын адаг хавь хамаарна. Түшээдхан аймаг хой талаараа Орос улстай шууд хилэлдэг тул гадаадын эрдэмтэн жуулчид олноор ирдэг төдийгүй худалдаа арилжаа их дэлгэрсэн олон хөлийн нутаг болж байжээ. Үүнээс гадна өөр нэгэн томоохон онцлог бол халахын богд Жавзандам хутагтын их хүрээ болон Монгол улсын эртний нийслэл хар хурам, түгэр чүл барам, Монголын анхны хийд болох Эрдэнэ-зуу, Амар Баясгалан зэрэг түүхэн чухал газрууд энэхүү аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг байсан юм а. Энэ нь Түшээдхан аймаг бол тухайн үедээ Монгол улсын төв болж байсныг харуулахын сацуу өргөн удам нутаг дэвсгэрийнх нь сар хүрээг илэрхийлж байгаа хэрэг юм а. Сэцэн-хан аймаг 1911-с 1923 он. Сэцэн-хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 286,160 амдруулжин км, газар нутгийн урд нь 960 км, өргөн нь 480 км байжээ. Сэцэн-хан аймагт одоогийн Хэнтийн аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Төв аймагуудын нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хамаарч байсан байна. 1911 онд энэ аймаг 25 хушуутай байсан юм. Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн үед Ар Монгол нь халах 7 хушуу гэдэг бие даасан 7 засаг хушуунд хуваагдж байсны дотроос 16 дугаар зууны эцсээр 3 засаг ноён бусад засаг ноёдыг мэдлэлдээ оруулан захирч товайн гарахыг оролдсон байдаг. Энэ гурвын нэг нь Сэцэн хаан байсан байна. Ингэж Сэцэн-хан аймаг үүссэн гэдэг. Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалтын нэг хэсэг болж тогтсон тэр үеэс Сэцэн-хан өмхөөгөөс Наваан нэрийн хүртэл 16 хан дараалан суужээ. Сэцэн-хан аймгийн онцлог нь худалдаа арилжаа, тээвэр хөгжсөн байжээ. Мөн дүүнчлэн Самбайсын хүрээ,
Сэлсэн хааны хүрээ, Бревийн хід, зүүн баруун Чойр гэх зэрэг хэд хэдэн том хүрээ хийдтэй Орос хятад худалдаачид олноор сууршиж худалдаа хийдэг газар байлаа. Байгалийн хувьд гол онцлог зүйл нь ойн ургамлаараа бус аймгаас баян юм. Засагтан аймаг 1911-ээс 1923 он. Засагтан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 288,740 амдэрүүлжин км, нутгийн урт нь 1080 км, өргөн нь 240-оос 250 км байсан юм. 1911 онд энэхүү аймаг 20 хошуу, 3 тамгатай хутгтын шавьтай байсан байна. Засагтан гэдэг нэр алдар 16 дугаар зууны үед үүссэн гэдэг. Завхан, гойвалтай бүтнээрээ дээр нь ховд увс, хөвсгөл, баян хонгор, өмнө говь аймгийн зарим сумдын газар нутгийг хамарч байсан ажээ. Мөн 150-аас 200 гаруй км үргэлжлэх дээд элс, Монгол элс, Багнуурын өмнөд элсийг оршихоос гадна алдарт хүйс, шаргын говьуд Засагтан аймгийн нутаг дэвсгэрт багтаж байсан юм аа. Сайн ноён хан аймаг 1911-ээс 1923 он. Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 224,256 амдэрүүлжин км, нутгийн урт нь 810 км, өргөн нь 210-аас 510 км байсан байна. Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр нь хойд талаараа Далай Чанхар вангийн хушуу буюу Өнөөгийн Архангайн хойд тал, Өвсгөлийн сумд, өмнө талаараа Ёстбэлийн хушуу буюу Өнөөгийн Өмнө говь аймгийн Булган, Баян далай, Сэврэ, Ноён, Гурван тэс, баруун талаараа Завхны зарим сум, Баян хонгорын богд, Жинст, Үлзийт, Баян овоо, Эрдэнэ цогт галууд сум хамрагдаж байжээ. 1725 онд Манжийн найралт төв хаан Халахын 3 аймгийг 75 хушуу бүхий 4 аймаг болгож, Данзан ламын жиж хүү Хошоо Чингван Дашдэндвт хан сол олгож, Түшэт хан аймгаас 19 хушуу таслан эзэмшил болгон өгч, Сайн ноён хан аймгийг байгуулж байсан байна. Сайн ноён хан аймаг 1725-аас 1911 оны хооронд 25 засаг хушуу, 8 тамгатай хутгтын шавь, бүгд 32 засаг захиргааны нэгжтэй Хаалх дөрвөд 2 нийт 6 аймгаас хамгийн томд нь тооцогдож байсан юм аа. Ховдын хязгаар 1911-ээс 1923 он. Ховдын хязгаар 1911 онд 27 хушуутай байжээ. Хөөлд, торгууд, дөрвөд, загчин зэрэг олон яснууд амьдарч байсан юм. Ховдын хязгаар нутагт увс, хяргас, хар ус зэрэг нуур багтдаг ажээ. Монгол орны баруун хязгаарын төвийг ховд гэж үзээд Ховдын хязгаар гэж нэрлсэн байдаг. Нэвтрүүлгийн хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Монголчууд 20 дугаар зууны эхэнд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бид энэхүү нэвтрүүлгээ Монсодөр компаниас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.